Хүүхдүүдээ 11-р зууны жижигэн ий цагтаар харилцгаая. Бидний одоо мэддэг саарл чулуун сураг тэр үед ийм тод цагаан улаан өнгөтэй амьд байлаа. Маяжууд одон орон тооны ухааны төгс эзэлсэн байсан бөгөөд сураг бол ердөө л нэг барилга биш тэнгэрийн хэрэгсийг хэмжих аврах том цаг байсан юм. Хараач эдгээр асар том чулуун хөшөөнүүд бол Толтекийн хүчирхэг дайч 10-р зуунд Төв Мексикийг эзэгнэж байсан дайчин ард түмэн дараа үеийн ацтекуудад асар их нөлөө үзүүлсэн гэдэг тэдний хувцас хэрэглэл барьж байв зэвсгэн тухайн үеийнхэн хамгийн дэвшил технологи тооцогддог байв. Америк хэвийн хойд хэсэгч бас гайхалтай цэцэглэж байлаа. 1100 онд хойд Америкийн хоккей явахад тухайн үеийн Лондон хотоос илүү олон хүн амтай байсан гэвэл хайрхуу. Энэ хүн аврах том шорон толгодуудад язгуурчнууд амьдарч Миссисипи мөрний дагуу худалдааны Америкчтай өрнөж байсан. Агуу өргөн шиг байсан юм аа. Одоо бид Колорадогийн хавцал ирлээ 10-р зууны мэдрэшний Пабличчууд дайсны албаас сэргэлгэн байгалийн халуун нийцүүлэхийн тулд ийхүү хадны зочдоо байгуулж байсан юм аа. Тэд байгаль дэлхийд тэгээд зөгцөн амьдрахын гайхамшиг жишээг бидэнд харуулж байна. Өмнөд Америкийн өндөр уулын хөндий 13-р зууны үед нэгэн шинэ гүрэн үүсч эхэлсэн нь Инка юм. Хараач тэдний чулууг ямар ч шавар ашиглагүйгээр хэрхэн нарийн нийлүүлж байгаа. Утганы ирж орох зайгүй энэ үрлэг нь олон зуун жилийн газар хөдлөлтийг эсэргүүцүүлдэг гайхалтай архитектур байлаа. Инкачуудаас өмнө Андын нуруунд Тиунакуя гэмэх нууцлаг соёл иргэншил байлаа. Энэхүү нарны хаалга бол тэдний оюун санааны ертөнц төр үүд байсан гэж үздэг. Альпака ноос нөмрөгтө ирэхэд энэ наранд зориулсан зангуулын үлдэж шинэ улиралыг болгож байна.